Монголын хүлээн зөвшөөрөл гаруусах зурсан учраас Монхыг шууд цэвэрлэх шаардлага гарч байгаа. Тэр зэрэг яаж яана гэхээр зэрэг бүх их орончдын бүгдийг зайлуул оронд нь хулгайч нарын оруулж байна. Тэгээд тэр юугаар яасан уг нь Монх ганцаараа яваад Монгол Ардын хувьсгалын бодлын нөхцөлд улсын баг хурлаа ганцаараа явах бүрэн хүчтэй байсан. Улсын тийм ээ бүх эрх мэдлийг үндсэндээ орон нутгад юутай нь бол Монх авч чадсан байсан. Тийм ээ. Тэгэхэд заавал шаардлагатай юм шиг одоо яриад мундаг тийм ээ юуны дөрвөн нам цаана орж ирээд тэгээд өшөд оюутны холбоотойгоо юугаад ингээд үгүй тэр чинь биш бас дахиад нэг л өөр явсан байна. Тэр юу юусан бэ гэхээр зэрэг Монхаас үндсэн их орон боддог усууд нь бүгдийг зайлуулад тэр чинь Монх харагдахгүй болчих гээд болчихгүй тэр зэрэг үстэй фон хийх зорилгоор тийм ээ гончигдор шиг интергээд угаасан Монгол Ардын хувьсгалт намын тийм ээ юу нэ орлогч гişүүд байжсэн тэр юунуудыг оруулж ирэл тэгээд олон намын систем гэж худлаа толгойг нэрвүүлэл ингээд биш ард түмнийг ондооч юм. Тэгээд хэлж шít 90 оны 5 сарын 6-нд их орончт нь бид нар бүгдээрээ биш мэдгэлт хийгээд одоо энэ цагаас ахуулаад биш тийм Монгол бол тийм ээ Монгол Ардын хувьсгалт намтайгаа энэ хэсэг лөөцд юугаа зөвхөн эдхийн төлөө явна. Монгол улсын төлөө явахгүй. Ийм завхаанд бид нар нэр төрөө заавруулахгүй. Та нарын тэр заавруулсан юу? Энэ бол муугар тогсно. Хэдэн үеэр та нар тийм ээ шихгүй. Эцэг бол улсаа мөхөрсөн юм алхан болно. Ийм заавал бид нар нэр холбохгүй. Бид нар гасаш бид нар өдөр өөгөө. Тийм ээ. Тэгээ бид нар цаг авч. Тэгээд яасан гэхээр тэр цагаас ахуулаад бол одоо нөгөө яриад байгаа манан гэдэг юм чинь аль бишээр ажиллаж эхлэхгүй. Тэгээд Монголд бол биш те 90 оны 5 сарын 6-ны өдрөөс өнөөдөр их хөлтөр бол тийм ээ арчил яваагүй. Арчил 5 сарын 6 зогссон. Тэгээд энэ цагийн цагаас эхлүүлээд Монгол нео коммунизм гэдэг юм чинь арчил гэдэг нэг нэрийн дор биелэл болоод хэрэгжсэн байна.